Нэг үе бодоход бид хүссэн кино цувралаа ханаас чамаагүй үздэг болжээ. Гэхдээ энэ хүртэл бид барууны орнуудтай харьцуулахад арай хоцронгуй замналаар явж ирсэн. Жишээ Netflix гэхэд 2016 онд Монголд анх удаа орж ирсэн бөгөөд 10 жилийн өмнө гэхэд Монголд Netflix аль бие орн ашигладаг хүн байгаагүй гэсэн үг. Харин одоо бол Disney Plus хуулуугаас бусад бараг бүх гадны стриминг үйлчилгээг авах боломжтой болсон. Үүнийг дагаад манай дотоодын стриминг үйлчилгээ үзүүлэгчид ч цөөнгүй болсон билээ. Телевизийн салбарт анх гарч ирэхдээ л шинэлэг үйлчилгээг санал болгож телевизийн цувралд эрс өөрчлөлтийг авчирсан нэгэн сувг бол HBO. Тэгвэл өнөөдрийн бичлэгээрээ HBO сувгийн талаар, мөн HBO-ийн цувралууд яагаад чанартай байдаг талаар тайлбарлацгаая. HBO гэснээс та нар саяхнаас гарч ирсэн It Welcome to Derry цувралыг үзэж байгаа юу? Хэрвээ үзээгүй бол Innovation Look TV-гийн HBO багцаас 7 хоног бүрийн 5 гарагт монгол орчуулгатаагаар үзээрэй. Одоогоор 3 ангарчихсан байгаа бөгөөд нийт 8 ангарахаар төлөвлөсөн. Миний хувьд 2017 онд гарсан эхний кинонд нь маш дуртай. Харин 2 дугаар анги нэлээд сул болсон юм шиг санагддаг. Гэхдээ энэ зурвал дээр киноноос өмнөх үйл явдлыг харуулж байгаа бөгөөд тоглоомчгүй бүр кино цаашаа үнэхээр чанартай бас амар байж чадчихжээ. Бас тэгээд хамгийн iconic дүр болох Pennywise, Bill Skarsgård маань эргэж ирж байгаа гэсэн. За тэгээд Welcome to Derry зурлаа HBO багцаас үзэхээ бити мартаарай. Зурагтаар хамгийн анх цацагдсан томоохон үйл явдал бол 1936 оны Зуны Олимп. Энэ цагаас хойш телевизийн салбар хурдтай хөгжсөөр 1960-аас 70-аад оны хооронд өнгөт дэлгэц рүү шилжиж, барууны хамгийн алдартай сувгууд оргил үедээ хүрч хамгийн алдартай хөтөлбөрүүдэ гаргаж байсан үе. Үүнд савнгийн дөрүүдийг тооцвол хүнд драма цөөтэй, харин ситком, гейм шоу, картун гэд харьцангуй хөнгөн уур амьсгалтай хөтөлбөрүүд ихвчлэн багтана. Мэдээж хамгийн амжилттай чанартай хөтөлбөрүүдийг Америк болон Их Британий сувгууд гаргаж байсан. Яг энэ үеийн телевизийн шоунууд манай монголчуудад төдийлөн ойр биш ч гэлээ. Тэр цагаас хойш одоо хүртэл үргэлжлэн явсаар байгаа олон алдартай бүтээлүүд бий. Star Trek-ийн оригинал шоу, алдарт Doctor Who, The Flintstones болон түүнээс салаасан бусад аниматэд шоунууд, Sesame Street, Jeopardy гээд цөөнгүй. За тэгээд Spider-Man, Superman, Batman гээд тухайн үеийн хамгийн алдартай супербаатруудын аниматэд шоунууд ч бас гарч байсан. Гэтэл 1972 онд Home Box Office гэсэн үгний товчлол HBO гэх сувгийг Charles Dole үүсгэн байгуулсан. Тухайн үеийн бүх телевизүүд кабелийн системээр гарч байсан бол HBO 1975 он гэхэд дэлхийн хамгийн анхны сансрын хиймэл дагуулын системтэй сувг болсон төвхтэй. Өөрөөр бол орчин үеийн телевизийн системийн суурийг тавьж салбартаа хамгийн том шинжилэл хөвслийг авчирсан. Зөвхөн хиймэл дагуулын системээс гадна тухайн үеийн хамгийн алдартай сувгуудын чий зүрхлээгүй зүйлийг хийсэн нь ямар ч сурталчилгаа байхгүй явдал. Ихэнх телевизийн санхүүжилт сурталчилгаагаар дамжиж байсан бол HBO тусдаа өөрийн гэсэн subscription систем буюу сар эсвэл жил бүрийн үзэгчдийн төлөлтөөр санхүүжиж байсан. Анх гарч ирэхдээ л өрмөц шинэлэг байдлыг санал болгосон энэхүү сувг 1980-ад оноос өөрсдийн оригинал хөтөлбөрүүдийг гаргаж эхэлсэн. Үүнд stand-up comedy, телевизийн кино түлхүү багтж байлаа. Гэхдээ одоогийн бидний мэддэг шиг тийм ч том хэмжээнд хүрээгүй ч үүнийхээ суурийг тавьж байсан үе. Учир нь HBO эзэмшдэг Time Inc компани Warner Communications компанитай нэгдэж Time Warner гэсэн нэрээр 1990 оноос HBO сувгийг эзэмшиж эхэлсэн. Ингэж 1990 онд толгой компанид өөрчлөлт орж HBO тэр чигтээ ребрендинг хийсэн. Энэ үеэс л HBO энэ бол TV сувг биш, энэ бол HBO гэх үр авихтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Maybe you know what you're talking about, but I don't. What part don't you understand? It's HBO. Oh, come on. You might want to know these things. What do you mean? It's not TV. What's the difference? Big difference. It's HBO. Шинэ үрэтэйгээр ребрендинг хийсэн HBO-ийн хувьд 1990-с 2000 оны хоорондох үе бол жинхэнэ тесрэлт хийж телевизийн салбарт төвчлийг авчирсан үе. Гэхдээ яаж? Ихэнх телевизийн шоунууд өмнө хэлсэнчлэн хөнгөн уур амьсгалтай, бүрийн хэмжээний кинонуудтай харьцуулахад төвшин хамаагүй доогор байсан. Харин HBO бусдаас арай өөр байх ёстойг ойлгосон. Мөнгө төлж буй үзэгчдийн төлөлтийг үн цэнтэй байлгах дээр анхаарсан. Өөрсдийн оригинал хөтөлбөртөө хамаагүй өндөр төсөв болон цаг хугацааг production, post production ажилдаа зарцуулсан нь HBO-ийн хамгийн алдартай бүтээлүүд болох 1998 оноос цацагдсан Sex and the City, 1999 онд гарч эхэлсэн The Sopranos. Цувралууд гарсан даруйдаа хит болж, үүний ачаар HBO хамгийн шилдэг зохиолчид, уран бүтээлчид, продюсеруудыг нэгтгэн бараг л өөрийн гэсэн community шиг байсан гэдэг. Өөрөөр бол HBO-ийн хувьд цоошин үе хаалга нэгдэх шиг болсон гэдэг. Writers talk to writers, directors to directors, the creative community to each other, agents to agents. Something's happening over there, you know, early 1990s all the way through. Now, of course, when Michael Patrick King and Sarah Jessica came with Sex and the City and David Chase came with The Sopranos and Tom Hanks and Steven Spielberg with Band of Brothers, the door had been opened.
The Sopranos бол жинхэнэ хит байсан. Sex and the City тухайн цагийн эмэгтэйчүүдийг жинхэнэ өөртөө татсан бүтээл. Үүний араас HBO мөн masterpiece гэж яригддаг crime drama The Wire, хамгийн шилдэг дайны сэдвтэй зурвал Band of Brothers, маш сонирхолтой сэдвтэй Black Comedy, Six Feet Under гээд орчин цагийн хамгийн шилдэг бүтээлүүдийг маш мундаг уран бүтээлчтэй хамтарч гаргасан. Band of Brothers бол яг л бүрийн хэмжээний кино шиг маш том стандартыг тавьсан бүтээл гэдэг. Харин алдарт Game of Thrones, телевизийн цувралын төсөв болон production хамгийн дээд түвшинд аваадсан. Удирдлагуудын яарсан шийдвэр George R.R. Martin нөгөө номоо дуусгаагүй гээд маш олон шалтгаанаас болж төгсгөл дээрээ бүдэрчгсэн болохоос. Шилдэг уран бүтээлчд гэснээс та нар бодоод үзэлтэй. Өнөө цагт амьд сэрүүн яваа хамгийн шилдэг найруулагчд болох Steven Spielbergтэй Band of Brothers дээр хамтарч гангстер киноны хаан гэж хэлж болох Martin Scorseseтэй хамтран Boardwalk Empire-ыг хийж байсан. Бүр Солонгосын Бак Чонг найруулагчтай хамтраад The Sympathizer гэх зураг хүртэл өнгөрсөн жил хийсэн гээд хамгийн л мундаг уран бүтээлчдтэй одоо хүртэл хамтарсаар байна. Дан ганц продакшнаас гадна цувралын хөндөж байгаа сэдв, юуг хэрхэн гаргах, дүрийг яаж хөгжүүлж олон талаас харуулж болохыг эдгээр цувралуудаа үзүүлж эхэлсэн. Жишээнд Sopranos цацагдах хүртэл зурагтаар тийм харгас хэрцгий хүчирхийллийг тэгж хүл дүргүйгээр харуулдаг байгаагүй. You all right? My leg's broken, the bone's coming through. Let me see. I'll give you a fucking bone, you prick! Where's my fucking money? The Wire системийн алдаа болон асуудлыг олон талын өнцгөөс харуулж, хамгийн чухал нэгдүгээр цувралуудын гол, эсрэг, туслах дүрүүд яг л бодит мэд, алдаатай оноотой, гүн гүнзгий мэдрэмжийг төрүүлж чаддаг. Өөрөөр бол ТV цувралын анги болгон дээр плот өрнөх тогтсон механикийг эвдэж, зохиол өрнөлөө алдахгүйгээр илүү дүрийн хөгжүүлэлтээр анхаарах болсон. The Sopranos-ын тооны гэхэд л гол дүр хэдиж, огт сайн хүн биш. Түүнийг яг л дунд иргэм насны хямралтай анти-хироогоор харуулдаг. Хожим энэ цуврал нь өөрөө HBO-н өөр нэгэн цуврал болох The Penguin-д маш том нөлөө үзүүлж, ижил төстэй зүйлсийг маш их шингээсэн. Penguin буюу оц харагдах байдлаараач гаргаж байгаа шийдвэр, эсвэл үзэгчдийн хайр болон үзэн ядалтыг зэрэг төрүүлж байгаагаараа Sopranos-ын тоонытой маш ойролцоо. Хамгийн сонирхолтой нь HBO-н цувралуудад тоглосон тухайн үед олон танигдааг байсан жүжигчид одоо бол хамгийн алдартай топ зэрэглэлийн жүжигчид болчихсон. Тэгэхээр уран бүтээлчид, продюсерууд, мөн кастинг баг ямар сайн ажилдаг вэ гэдгийг харж болно. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л Euphoria цуврал дээр Zendaya хамгийн алдартай нь байсан бол бусад жүжигчдийн карьер одоо бол жинхэнэ оргил үе дээрээ явж байна. Түрүү хэлсэнчлэн энэ олон мундаг уран бүтээлчидтэй хамтраад гар нийлээд ирэхээр цаашид гарах уран бүтээлүүдийн босгон хүртэл улам өндөр болж чанараа алдахгүй өдөг хүртэл явсаар байгаа юм. Харин 90 болон 2000 онд гарсан эдгээр шилдэг цувралууд бусад цугуудад ч бас маш том цохилт анхааруулга болсноор телевизийн шинэ алтан үе эхэлсэн. Энэхүү алтан үеийг заримдаа пик үе гэж нэрлэдэг ба 2000-аас 2023 он гэж үздэг. Энэ үед гарсан HBO-ийн бус өөр бусад цугуудаар гарсан хамгийн шилдэг цувралуудыг хараад үзье. Ихэнх хүмүүсийн бүх цаг үеийн хамгийн туртай цувралууд энэ жагсаалтанд байна. За тэгээд үүн дээр нэмээд Cartoon Network, Nickelodeon-ийн classic animation-ууд бүгдээрээ энэ үед гарч байсан түүхтэй. Ингээд харахаар HBO-ийн тавьсан шинэ босго, бусад бүхэл цугуудад нөлөөлж хамгийн шилдэг гэсэн цувралууд гарч байсан. HBO энэхүү алтан үеийг ганцаараа бий болгосон гэхгүйч хамгийн гол суурийг нь тавьж одоо хүртэл чанараа алдалгүй маш том орон зайг эзэлсээр байгаа юм. Тэгвэл телевизийн цувралуудыг оронгоор нэргүүлсэн нэгэн үйл явдал бол COVID-19 цар тахал. Учир нь энэ үеэр дэлхийн бүх хүн гэрээсээ гарч чадахгүй байдалд орсноор хэдийн байр суурь тогтоосон байсан Netflix төрөлтгөөр өөрсдийн стриминг платформоо хөгжүүлж ашиглалтанд оруулсан. Ингэснээр стриминг дан эхэлсэн юм. HBO-ийн хувьд хэдийнэ HBO Go, HBO Now гэж хөгжүүлж байсан ч энэ дайны үеэр HBO Max-ыг гаргаж ирэн дараа нь зүгээр Max, харин одоо буцаад HBO Max нэртэй болсон гэд нэлээд л бодолсон. Гэхдээ энэ бизнес талаасаа эзэмшигч компаниуд өөрчлөгдсөн мөн удирдлагуудтай салшгүй холбоотой. Энэ мэт бөө маргаантай асуудлыг нь ярил бараг тусдаа нэг бичлэг болохоор хэмжээний. Сүүл бүр Netflix компани HBO-г эзэмшдэг Warner Bros Discovery-г худалдаж авч магадгүй гэсэн мэдээлэл хүртэл гарсан байлээ. Уг нь бол нэг компани хит монопол боллгүй, хоорондоо чанартай бүтээлүүдээр өрсөлдөж байвал үзэгч бидэнд л ашигтай. Ямар ч тач Disney Plus хуулуу хамтдаа HBO Max, Prime Video, Apple TV Plus, Netflix гээд маш их стриминг платформууд тогтворжиж, хоорондоо өөрсдийн уран бүтээлээрээ өрсөлдөж эхэлсэн. Гэхдээ одоо эргээд харахад энэхүү стриминг дайнд ялагч байхгүй гэхэд буруудахгүй. Үзэгч бид л алийг нь үзэх үл үзэхээ шийдэж, тэдгээр платформуудыг сонгож хэрэглэнэ. Marvel, Star Wars дуртай бол Disney Plus, DC Universe, эсвэл арай mature контент үзэх дуртай хүмүүс нь HBO Max, Prime Video гээд өөртөө сонгоно. Магадгүй ялттай арай ойрхон нь Netflix байж магадгүй юм. Учир нь маш их мөнгө зарцуулж, бүр арай хэтэрхий их контент үйлдвэрлэж байгаа учраас л илүү хэрэглэгчтэй байгаа. Даанч тэр дундаас байгаа онхон цөөхөн. Нэгийг нь магтах гээд нөгөөх нь муулж байгаа ч юм биш. Netflix-ийн өөрсдийнх нь алдартай оригинал бүтээлүүдийг нь хараад үзэхэд л мэдэгдэнэ.
За тэр лайв акшнууд нь бол бүгдээрээ яг нэг хэвэн цутгасан юм шиг гоц гой зүйлгүй дундаж бүтээлүүд. Бараг Солонгосын кино зураг шоунууд л Netflix-ийн нуруунд дээр үрээд байгаа маа шин. Одоо хэдүүлээ нэг статистик харъя. Netflix үйл ажиллагаа эхэлсэн 2007 оноос 2025 он хүртэл Primetime Emmy Awards-д шилдэг комеди болон драма цуврал, мөн тэдгэрийн шилдэг эрэгтэй эмэгтэй жүжигчдийн шагнал авсан тоог стриминг платформудаар харуулж байна. Мэдээж HBO-с бусд нь харьцангуй залуу. Amazon-ы Prime Video 2014 оноос, Apple TV Plus 2019 оноос, Disney Plus мөн адил 2019 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн. Гэхдээ Disney Plus дээр Hulu FX-ийн зурлууд мөн гардаг учраас эдгээрийг нэг гэж тооцъё. Тийм байхад л HBO үнэмлэхүй ялж байна. Зөвхөн 2019 оноос хойш гэж тооцоход л мөн адил HBO ил тавуу ялж байна. Ингээд харахаар Netflix маш их кино болон зурлалын сантайж яг өөрсдийнх нь оригинал бүтээлүүд амжилт олох нь бага. HBO бүтээл зэрэг хамгийн шилдэг оригинал бүтээлтэй нь Apple TV Plus гэж харж байна. Ард нь Apple гэдэг аимшигын том компани байгаа учраас жинхэнэ мөнгөөр зодож ойрын хэдэн жилүүдэд үнэхээр үзүүштэй чанартай бүтээлүүдийг гаргасан. Сая гэхэд Breaking Bad-ийг бүтээсэн Vince Gilligan-ийн цоошин sci-fi зурвал Pluribus Apple TV Plus дээр гарч эхэлсэн. За тэр Apple TV Plus ч яах вэ? Хамгийн гол нь ойрын хэдэн жил гарч байгаа HBO зурлалуудыг хараад үзье. Цоошин DCU-гийн Peacemaker, The Penguin, Game of Thrones-ийн prequel House of the Dragon, Chernobyl, The Last of Us, White Lotus, Euphoria, Task, It Welcome to Derry гэд маш олон жанрын шилдэг бүтээлүүд. Миний хувьд Barry болон Welcome to Derry нарыг одоогийн байдлаар үзээд явж байгаа. Welcome to Derry бол үнэхээр сонирхолтой, чанартай, гол нь амар байж чадчихжээ. Харин энэ бүх зурлыг та бүхэн албан ёсны нэртэйгээр Монгол орчуулгатай Univision Look TV-гийн HBO багцаас үзээрэй гэж зөвлөе. За тэгээд эх онуудад бид House of the Dragon-ы 3 дугаар бүлэг, Game of Thrones-ийн өөр нэгэн спин-офф, A Night of the Seven Kingdoms, DCU-гийн Lanterns гэх мэт маш олон хүлээлттэй бүтээлүүдийг үзэхүүлээ. Эдгээрийг ч бас HBO багцад тухай бүрт нь ороод явна гэдэгт итгэлтэй байна. Харин та бүхэн хамгийн дуртай HBO зурлаа доор комментоор үлдээгээрэй. Дараагийн бичлэгээр уулзцаая.